За толооны спортыг илүү гоё үзүүштэй болгодог нэг зүйл бол одоо хоёр тамирчдын хоорондын ривал өрсөлдөөн байдаг. За Conor Habib гэдэг шиг за түүнээс өмнөх үеийн хамгийн том өрсөлдөөн бол Daniel Cormier болон John Jones нарын харилцаа юм. Тэгээд энэ хоёрын харилцаа бол тухайн цаг үедээ бол ер нь хэрэгс идэвхжсэн. Ер нь би энийг үзэн ядах юм дээр үзэн ядаж үгүй мухагаар хийх. За ер нь тулааныг тулдаад ялах биш те алан амийн дастан дээрээ тулдаг гэдэг үгүй хийн карьерч үгүй нэгчлэн хэлэх юм уу гэж жинхэнэ алаан болдог байсан энэ ривал бол Daniel Cormier болон John Jones нарын одоо харилцаа байсан. Тэгээд ер нь тиймэрхүү харилцаанууд спортын бас нэг юм харилцаагаар уягддаг учраас цаг хугацааны ирэхээр бас эдгрээд бие бинийгээ уучлаад нэг талаас бас нэг атах харилцаа үүсдэг юм тохиолдлууд байдаг. Гэвч John Jones Daniel Cormier хоёрыг бол арай өөр болтой шүү. За UFC-гийн үзэгчид бол мэднэ UFC-ийн Ultimate Fighter гэх шоу байдаг. За үүнтэй ижилхэн төстэй одоо Global Show-г одоо Оросд нэг баян нөхөр зохиож байгаа. Тэгээд энэ шоуныхаа хоёр дасгалжуулагчаар John Jones болон Daniel Cormier хоёрыг одоо мөнгөөр зодж байгаа аваад ирчихсэн. Тэгэхээр энэ шоу бол өнгөрсөн жил яригадаад Cormier-ыг авчрах гэдэг үг дийлээгүй. Тэгээ нэтээс ирчээд буцсан. Тэгээ Cormier ямар ч байсан татгалцгаа аргагүй мөнгөн дүнгийн санал сонсон баг. Тэгээд хүрээд ирсэн. Одоо шоун Таиландд зураг авалт эхэлж байгаа. Тэгээд энэ шоун дээр одоо хамтарч одоо нэг одоо хамгийн ойрхон байдлаараа би энэ үзэн ядахгүйгээр ингээд суух боломж олдсон учраас ерөнхийдөө Daniel Cormier-тэй бол John Jones нөхөрлөөд одоо өмнөх харилцаагаа ер нь одоо эцлээ тий бид хоёрын хоорондох муухай түүхүүд байгаа. Одоо хоёулаа энийг ер нь цэгцлээд гоё болёо. Одоо ер нь найзсан ч яах вэ гэж нэлээд одоо харилцаагаа одоо тэгшлэх гэж үзсэн. Гэвч одоо Daniel Cormier шал өөр бодолтой байх шиг байна. Эхнээсээ л их игдүүцэл камер дээр нэг өөр босод тохиолдол өөр байгаад байна. За тэгээд John Jones бол эвлэрхэд их олон янзаар үзлээ. За гэвчвэл Daniel Cormier бол ер нь шууд бусаар бол үгүй л гэж хэлж байна. Тэгээд олон төрлийн медиагаар би John Jones-ыг бол одоо байрлалд батэрн боксд бол одоо болгож тавина гихчний хэлээд байна л да. За энийг яаж илэрхийлж байгаа гэхээр за холимтлаанаар бол одоо бид хоёр тулдахгүй боломжгүй. Би одоо 46-наас хүрсэн. За миний хувьд бол тулааны бүх карьер дууссан гэж байгаа мөртлөөсөө би Jones-тай бол боксноо гэдэг. Дээрээс нь би бол олимпийн чөлөөт бүхэн шигшээд байсан тамирчин. Одоо ч барилдсан би Jones-ыг бол барилдаанаа батэрн гэж яриад байна. Тэгэхээр ямар ч үсэн Daniel Cormier-ийн хүсэж байгаагаар бол John Jones-тай боксмор байгаа юм байна. Дээрээс нь барилдмаар байгаа болтой шүү. За үүнийх нь хариуд бол John Jones ингэж байгаа юм. Их л олон янзаар ингээ John Jones эвлэрэх гээд байдаг. Нөгөөх нь үгүйсгээд үгүй гэдэг байгаа болохоор Jones бол ерөнхийдөө яг нэг хөшгөний ард камерын ард болж байгаа бүх процессуудыг ярьж байгаа юм л да. Тэгээд товчхондоо бол одоо DC чи одоо ямар одоо юм ядаргаатай шалчгансан хар PVL гэж байгаа. Тэгснэ ер нь тэгээд DC бол ер нь одоо ч өөрчлөгдөг өмнөж тийм хүн байсан. Бас муухай аштай юм хитрхи юм төрмгийн боосрох юм хүн хэвээрээ байгаад байна. Одоо энэ телевизэн багийнхантай хүртэл харилцахтаа миний ус хаа байна, миний тим хаана байна, тэр чин даалга, энэ чин даалга гэж муухай боосрол энд байгаа хамгийн муухай харилцаатай бол DC байна. DC бол тэгээд өөрчлөгдөг байна. Ер нь нэг новшин амтай хэвээрээ байна, новшивээрээ байна гэдэг John Jones тун бас дургуутсангүй илэрхийлж байна. Тэгээд үнэхээр одоо яаж болдоггүй харилцаа гэж бол одоо байдаг. Тэгээд тэр нь бол одоо энэ л юм шиг байна. Тэгээд нэг талаас буулт хийгээд John Jones бол эвлэрээ гэсэн ч гэсэн Daniel Cormier бол ер нь ясандаа тул үзэн ядцсан байна. Тэгэхээр энэ хоёрын хувьд бол ямар ч байсан RAF гэдэг Америкийн мэрэгжлийн барилдааны лигт бол барилдаж магадгүй юм шиг одоо сонсогдоод байна. За тэгээд аль нэг лигт ч юм уу эсвэл одоо UFC Dana White шинэ одоо боксын холбоо үүсгэсэн. Тэргүүрээ дамжуулаад энэ хоёр боксдох ч юм уу мэдэхгүй. Ямар ч байсан ингээд аль аль тамирчдын карьер нь нэлээд төгсгөл хэсгээр очсон. За Cormier бол бүр дууссан шүү дээ. Тэгэхэд Jones-ыг одоо нэг байна хоёр талаа ингээд дуусгах чинь ийм үдэрээ ч гэсэн энэ өрсөлдөөн ингээд яваад байна гэхээр их л ийм өсөрхөө өрсөлдөөн явж байна да. Тэгэхээр энэ хоёрын бол одоо Habib Conor хоёрын хувьд хажууд бол жоохон шүү дээ. Өрсөлдөөн одоо ярьсан зүйлсийн хувьд бол тэгэхэд Conor Habib хоёрыг бол бүр амар харилцаа бол ирээдүйд үүсэх юм байна да. Тэгэл уучлахгүй л юм байна да гэж бодлоо.